Фан Бинбин буюу бидний мэддгээр Хванжугийн киноны Жинсогийн дуйлент хэрэг дахин сөхөгдөд байгаа юм байна. За өнөөдрийн Google-ийн онцлог трендээр Өмнө Солонгос 5,000 хайлттай Фан Бинбинийг онцолж байна. За Астра хамтлагийн дуучин жүжигчин Чаян муу 20 тэрбум воны татвараас зайлсхийсэн хэрэгээр Өмнө Солонгосын entertainment салбарт төмөр дэгдээгээд байгаа. За энэ нь өөрөө Фан Бинбиний хэрэг дахин сонирхол татгад хүргээд байгаа юм байна. За Фан Бинбиний хэрэг бол үнэхээр гайхалтай бас хачирхалтай нэгэн хэрэг байдаг. Хэрвээ та 1998 онд гарч ирсэн Хванжу Гиг гэдэг киног үзчихсэн бол энэ кинонд Азийн түүхэнд хамгийн амжилттай кинонуудын нэг бөгөөд супер жүжигчний гарааг ихлүүлсэн кино мөн. Тухайн үед Зэвэ гэдэг дүрийг гаргаж ирсэн Анди Лим болон Сянзи гэдэг кино дүрийг гаргасан Жав Вейнер супер жүжигчд болсон бол Фан Бинбин тис ондоо төвчний жүжигчин болсон. Хятадын түүхэнд хамгийн их мөнгө цалинтай жүжигчин, түүхэнд хамгийн ажилтартай жүжигчин болоо зогсохгүй. Тэрээр олон улсын хэмжээний жүжигчин болж за дээрэс нь X-Men гэдэг кинонд тоглосон L'Oreal болон Louis Vuitton брендийн аль бисны нүүр царай нь болсон. Бүр Times сэтгүүл хүртэл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэрсийн жигсаалтад хүртэл түүнийг багтаажсэн ийм галзуурсан том амжилт Фан Бинбинийг үүнээс хойш хүлээж ирсэн байна. За гэхдээ Фан Бинбин ийм хэмжээний амжилт гаргахад 2003 онд гарсан Гар утас гэдэг киноноос эхэлтэй гэж үздэг юм байна. За түүний бас дуйлент тэргэнч Гар утастай холбоотой. За яасан бэ гэхээр Гар утас гэдэг кинон дээр Хятадын нэгэн алдартай телевизийн хөтлөгчийн тухай өгүүлдэг байгууд тэр телевизийн хөтлөгчийг маш муухайгаар харагдуулдаг юм байна. Тухайн үед хамгийн алдартай байсан телевизийн хөтлөгч Сүй Йонг Юан түүний тухай өгүүлсэн байна. Түүнийг муухай харагдуулж байна гэж тухайн Гар утас кинонд гомдолтой байсан юм байна. За 2018 онд Гар утас киноны 20 дугаар анги гарна гэж зарлагдах үед Сүй Йонг Юан өөрийн Weibo хуудсан дээр нэгэн хэцүү хэргийн талаар шүглүүлсэн байдаг. Тэрээр Хятадын томоохон жүжигчид кинонд тоглох гэрээ байгуулахдаа татвар тайлгандаг нэг гэрээ байгуулж за түүний араар дахин нэг нууц гэрээ байгуулж татвараас зайлс хийдэг тийм аргачлалтай болохын талаар шүглүүлсэн байгаа. За ингэж шүглүүлэхдээ Фан Бинбинээс нэгэн гэрээг жишг болгож өөрийнхөө Weibo хуудсан дээр нийтэлсэн байдаг юм. За үүнээс болоод Хятадууд тэр чигээрээ кино жүжигчид өндөр хүндэлж явдаг кино жүжигчид нь асар их мөнгө хийгээ зогсохгүй тэрнээс ч их мөнгийг нуун дарагдуулж татвараас зайлс хийдэг болоход нь дургуутсаж асар их хэмжээгээр интернетээр гал хүрдэж исэн юм байна. За ийхүү Хятадын засгийн газар кино жүжигчдийг нэгжих татврын шалгалт явуулах ажиллагааг эхлүүлсэн байдаг бөгөөд энэ нь дэлхийн зөвхөн Хятад төдгүй дэлхийн түүхэнд хамгийн том татврын нуун дарагдуулсан хэрэгүүдийг ил болгосон хэрэг гэж тооцогдоход хүрдэм байна. 12 тэрбум юаныг нуун дарагдуулсан хэргийг ийхүү илрүүлсэн байна. Харин Фан Бинбин бол 883 сая юаны татврын өртөө торгуул толох ёстой гэж Хятадын засгийн газар мэдгдсэн байдаг. За ийхүү дэлхийн түүхэнд хамгийн том жүжигчдийн татвараас зайлс хийсэн асуудалд үргэлж Фан Бинбин нэр нь холбогдож явдаг бөгөөд Өмнө Солонгост яг ийм татврын хэрэг дэгдэхэд Фан Бинбин гэдэг хайлт трендээр орж ирж байгаа жишээтэй.